багшаа. Сайн уу? Ганц юм уухгүй гаваад ирсэн. Камертай юу? За тавгасан юм аа. Төрсөн тримэд өргий. Оо, вау, за баярлалаа. Гэтэ камер баймартай ингээ ороод ирчихсэн юм уу те? Харин тий. Балжмаа гэдэг энэ хүнийг би өөрөө багш гэж бодож явдаг юм аа. Тэгээд ингээд танаа подкастыг нийлээд баярлуулмаар байна гэд. Яагаад Балжмаа гэдэг үнтэй анх холбогдсон тэр нэг бяцхан төгийг хоёлаа сөхөөд техникдээ нэг ярьж болох уу? Яагаад бол хүмүүс маань мэдэхгүй байгаа шүү дээ, тий. Одоо Балжмаа багштайгаа уулзсан түүх айгуу сонирн гэдэг байхгүй. Яг одоогоос 1 жилийн өмнө би бас юм шолгон дардан замаар яваагүй маш юм хэцүү үе надад тулгарч ирсэн. Тэгээд тэр үед би болохоор за одоо ямар нэгэн гаралгаа шийдэл байгаа даа гэж бодоо явж байгаад фэйсбүүкийг ингээ хараад фэйсбүүкээр анхаарчсан. Урд нь бол ийм хүн байдаг мэдгийг би ерөөс нь анзаардаггүйсэн. Тэгээ ингээ сургалт гэдэг ингээ нэг сургалт зарлцсан байсан байхгүй. Тэгээ би тэр сургалтыг хараад шууд л зөвөөс энэ сургалтанд нь сууя гэж шийдээд тэгээд одоо сургалтанд нь бүртгүүлээд 6 сард эхлэх сургалт хийсэн тий. Тэгээд тэр үед би нэг одоо надад ийм айгүй хэцүү үе байсан учраас би ингээд яг ингээд нэг цаг үеийн тэгж таарсан ингээд би миний бизнес ингээд дампуурсан би ямар ч юм мөнгөгүй тэгээ түрээсийн байранд яг ингээд түрээсийн байр маарны асуудал ингээд хөндөгдсөн тэгээ би ингээд годомжинд уйлаа явчихсан баггүй тохойд тэгээ ингээд хүн чинь юу яа гэм бэлээ ингээд нэг сууя нэг ингээд одоо нэг копи аваад кофе шопод суулгах нэг тайвшрын техникөө копины мөнгөгүй явж байхдаа би годомжинд явж байхдаа нэг сандал дээр суугаа ингээ гүн амьсгаа аваад би уцаа авахад нэг яг энэ сургалтын юм зар тавигдсан байгаа. Тэгээ би ерөөсөө нэг л үг надад ингээд амар ёнк гэж орсон байхгүй. Та энэ сургалтаар одоо 10 жил би одоо өөрийнхөө тийм ээ энэ бизнесийг энэ дээр одоо онлайн дээр яаж ажилладаг мөнгөгүйгээс одоо яаж мөнгө босгодог тэр аргачлалыг би одоо ноохог та бүхэнд ингээ хэлж өгөх юм аа гэд. Ингэсэн чинь л би нөгөө нэг тэг төгрөгнөөс тий яаж бас тэгвэл сошиал дээр ингэж одоо ийм аргачлалыг одоо сурах юм бол би одоо мөнгөгүй тэг төгрөгөөс одоо бизнес эхлэх гэж байгаа юм бол энэ бол амар боломж юм байна гэд шууд уцаа аваад би ээж рүүгээ залгасан байхгүй. Тэгээ ээжээсээ би тохойд надад төдөн төгрөг хэрэгтэй байна. Тэгээд гэсэн чи ээж нь яах чагс би амьдралаа өөрчлөх гэж байгаа чи. Та надаа мөнгө зээлж гэсэн чи заа гэдэг байхгүй. Тэгээд дон гэд мессеж ирсэн мөнгө орсон би буцаагаад тэр юуг нь скриншот хийж аваад хийгээд тэгээд тэг чи нэг 5 сарын 20 эдэнд исэн байхгүй. Тэгээд 6 сарын 1-нд эхлэхэд би бүтэн 5 өдөр ингээд бүр энэ сургалт хурд эхлээсээ ямар удаан юм бэ гэд би ингээ хоног тоолов эхний хичээлийн ороод би бүр ингээл ахин дахин үзэл дараагийн хичээл ороход нь би тэрийг үйлдэлээр ингээ хийхийг айгүйх оролцчихсан байхгүй. Тэг ямар ч юм сошиал дээр ажиллах надаа одоо туршлага байхгүй юу ч одоо нөгөө зөв бичих дүрмж байхгүй тийм одоо хүн байсан чинь би маш их пост оруулдаг болоод хүмүүс ингээд нөгөө нэг ямар алдаатай ичдэм бэ гэд айгүй их ингэж шүүмжилдэг. Тэр болгонд нь би аан заа гэд ингэж засдаг тий. Тэгээд рил хийж мэдэхгүй рил хийсэн бичлэг ороход нь би ухрааж байгаа зогсоож байгаа. Яг тэрийг нь би үйлдэлээрээ харж хийгээд тэгээд би пэйж нэгэд тэр маань юм амжилттай байхгүй л байсан л да. Тэгээд би юу яасан 6 сарын 1-ээс ахуулаад 8 сарын хүртэл би одоо энэ тод мишэлдгээ пэйж хуудсан нэгээд одоогор бол ингээд 34,000 дагагчтай амжилттай. Тэгээд чадлынхаа хэрэгээр би хичээсэн. Гэтэ нэг тийм ингээд борлуулалт нэмэгдэхгүй үр дүнгүй байсан учраас би яг 8 сарын 10-нд айгүй сайн санаж байгаа аахгүй. Ягаад гэвэл тэр үеэл миний нөгөө амьдралыг ингээд нэг юм одоо ингээд гондоохон бүр одоо гарцгүй болсон юм шиг санагдчих хаад нэг тэр сэтгэлийн огт нэг юм одоо унтах гэжсэн галдыг нэг асааж гисэн болохоор би яа тэр өөрчлөлт. Тэгээд нөгөө нэг асааж гисэн байхгүй. Тэгээд тэр 8 сарын 10-нд би багш руугаа холбогдоод би ийм бүтээгдэхүүн гэдэг юм аа гэсэн чинь за шавь маань гуйж байгаа учраас би судалж үзэж байгаа тэгээд тэгсэн. Тэгээд надад зөвшөөрсөн. Тэгээд би тухайд нэг юм тэнгэрийн ундаг атгсан юм шиг мэдрэмж надад төрж исэн байхгүй. Тэгээд миний рилийг хийж өгөхөд нь би одоо болж байна. Маргааш шүү. Яг тэгсэн шүү бүр завсаргүй цаашаа. Тэгээ маргааш л орно шүү багшаа. Тэгээ маргааш л оруулаад өгөөрэй гэд яг тэр цаг хугацаа надаа ингээд маш их үнэтэй байсан учраас тэгээд
би рил хийж өгсөн. Тэр өдрөө би хамгийн одоо сүүлийн 5 6 жил би олоогүй орлогыг олсон байхгүй. Нэг 24 цаг болоход миний дагагчийн followers 3,000-аас 3,500 болж өссөн. 24 цагийн дотор штэ. Тэгээд миний борлуулалт 9 сая хэдэн зуун мэдлээ тий. Тэгээд сав гэл ингээд хүмүүс ч авъя гингүүд чинь нөхрийгөө явуулаад цүлдээ бүр ингээд хөргөлтийн хүн ингээд хүн найз нөхдөд гуугаад хөргөлтөнд явах юм уу гэл. Тэгэл би 18 сарын 12-нд би өөрөө дунд гоохгүй. Тэгээ аавч хоёр маань хөдөө байдаг дахиж шүтдэг аавны маань наадан болно ингээл ахтаа хамтсан бүгд явж байхгүй. Би тэгэл явж чадахгүй нэ гэж бодож исэн чинь би 2 хоногийн дараа тэгээ би 1 хоног тэгчээ яваад гэсэн байхгүй. Тэгээ яваад тэнцээгээ ингээд би маш гоё яад жаргалтайс аав ээжтэйгээ. Тэгээ би аав ээжигээ ярихтар ингээд бас уйлах гэдэг. Тэгээд ингээ балжмаа дээр бүр балжмаагч дээр зориод ирлээ шүү дээ. Тэгээд өнөөдөр ингээ зориод ирсэн чинь би тэр хугацаанд одоо ингээ бүтэн жилийн дараа би ингээ яг багштайгаа яг үнийг хэлэхэд ингээ тухтай ярьж суух юм боломж олдож байгаа хгүй. Дандаа онлайнаар буюу уцаар ингээ ярьдаг те. Уцаар ингээ мессеж ирдэг. Нэг бол уцаар ингээ ярьдаг. Энэ хүн чинь өөрөө ингээ хоор хүн бохгүй олддог уу. Тэгээд харин ч ингээд намайг тоогоод тий заа гэд тэгээ миний хэлсдээ дагуу аль хурднаараа ингээд миний ирээлийг ингээд бүтээгээд ирэл мэл хийчих аюу хэцүү шттэ би тэг ямар мэрэгжлийн ингээд про болцсон болоо гэтэл би нэг ирэл хийх гэж аюу их одоо ингээд 2 3 хоног болсон нүүл хөдөлмөр тий тэгээд ингээд үнэхээр ямар мундаг гайхалтай юм би яг энэ сайн багшийн нэрийг одоо тий 3 хөдөлтөн. Тэгээд цаашлаад одоо сайн багшийн ширийг хатах тийм болоос тэгээд дотроо нэг юм тийм нэг бардагнах ч юм уу нэг тийм гоё мэдрэмжийг би авч ирсэн. Тэгээд аюу хичээсэн. Яг тэгвэл надад нөгөө нэг бардагнах гэхээсээ илүү нөгөө би яг энэ хүнээс тий маш их зүйлийг сурсан чинь би энийг тултал нь одоо ингээд одоо байгаагаас илүү ажил бизнес амьдралын чанараа илүү ахуй дээшлүүлэхэд би ингээд тултал нь ашиглана да. Би хичээх хэрэгтэй юм байна. Гэт аюух хичээсэн. Дэлгэр хаа. Амар хичээсэн шүү гэхдээ. Үнэхээр би нөгөө пэйжийн нөгөө нэг анх нэгтгэт ингээ харж ирсэн штэ. Тэгээ ингээд хараад ингээ гүйлгээ авангууд хамгийн анхны рээлнүүдийн нүдтэй. Би тэгээ хэлсэн нөгөө сүлд хизээ ядаад тэгтээ хүний нүд гэдэг нэрээ үнэхээр юмыг өгүүлт юм байна. Хамгийн анхны тэр бичлэгэн дээр байсан манай хүний нүд ингээд бүр ингээд асаал байсан. Тэгээ сая нэг хэдхэн хоногийн өмнө хийсэн байсан тэр рил юу хастаар уутай гэдэг. Форд мөскөөс сууж байгаа байхгүй. Тэгэнгүүт миний яг энд нэг юм одоо юу ч гэж хэлэх юм дээр нэг уянгын айл шиг болох гэдэг. Тэгтэл нэг ингэж энэ нэг ийм мэдрэмж орж ирсэн юм байна нэг тийм чадцсан юм шиг. Өстой чиний төрөөрөө хэлдэг бардаа нуурастай өнгөрмөр. Амар мундага өстой хөдөлмөр нөгөө эзнээ шагнаж гэдэг юм уу хичээл зүтгэл нэрэ хүнийг бас хамгийн гол нь тууштай байдал гэдэг чамайг зөвхөн би бол ингэж ядаад байгаа намайг заавал магтах ч юм уу те миний ач хавьяа гэж чи заавал бодох хэрэгтэй биш байхгүй юу өнөөдөр чи өөрийнхөө төлөө тэмцэж энэ бүхнийг ингээд тууштай хийгээд над руу зөвгдөл те ингээд чи хоёр өнөөдөр энэ үр дүн гаргацсан байгаа байхгүй юу тэгээ зөндөө одоо ингээд нэг хүн ингээд нэг юм амьдрал далдах үе нонох үе те ингээд гарах гарцгүй ингээд нэг юм тэнгэр газар ингээ хөмөрцөн чим шиг ингээ хинч ингээ харахгүй ч юм уу байсан бохгүй юу. Тэгэхэд ингээд нөгөө нэг танихгүй те ямар ч илгэн садам биш найз зүгээр ингээд надад за гээд ингээ урайлгахнаар ингээд байжгаад ингээд явахлаар чи хүн над тэр амар гоё дэмжлэг авахгүй зүгээр надад бэлэн маа гэд хэдэн саяар нь мөнгө өгч гисэн надад нөгөө юмыг харах үнцгийг өөрчилсөн байхгүй. Би өөрийгөө амар өөрчилж чадсан. Би юм ярьж чаддаггүй. Би юу ч ингээд нөгөө камерын өмнө ярих тий надад тийм юу байхгүй. Би үг ярихлаар ингээд төгцөө. За би анхныхаа рилийг ингээд хийхдээ ганцаараа байгаа хэрнээ би ингээд сандраад хурд яриад тэр дундаа гацаал ингээд нэг ингээд айгүй хэцүү штэ. Ер нь хэцүү юм байлээ. Ингээ харахад ингээ хүний ярьж байгааг ингээ бид нар хараад ярьчихж штэ гэж байгаа. Энэ олгоны цаана нөгөө нэг энэ хүний оруулсан хичээл олгоноос би ингээд өөрийгөө яагаад чадахгүй байгаа, яагаад алтаад байгаа, яагаад би энийг ингээд энэ ард гарч чадахгүй байгаа гэдгийг би ухраан ингэж үзээд тэр хичээл олгоныг нь би бүр ингэж
шар тос шиг ингэж одоо нөгөө амталж тэгээ тэрийг бүр ингээд биетээ ингэж шингээж тэрийг эргээгээд би үйлдэлээрээ ингээд гаргахыг айгүйх зорж исэн баггүй. Тэр л надад бүр ингээд намайг одоо болон муу миний амьдралыг ингээд өөрчилсөн. Одоо тэгээд 34,000 дагчтай Тод Мишель гэдэг пэйж те. Тэгээд манай зүгээр 2 пэйж. 2 пэйж. Одоо юу бүр хоёр өөрөө юутэй те? Гоо сайхны нөгөө юуны төвтэй. Тий. Хамаардаа юм чинь их сонин төвтэй. Ингээд тэр 8 сарын 10-наас ч ихлэ ингээд тасралтгүй явж байгаа байхгүй. За тэгсэн чинь 9 сард бүр бөм хийсэн борлуулалт хийлээ. За тэгээд би яг үнийг хэлгээд болол айгүй хүртээ. Тэгээд ингээд одоо өөрийнхөө амьдарч ийсэн орон байраа хүртэл ингээд зараад тэгээд би ингээд бүр ингээд нүцгэрэн шалдаан буун хүн одоо мөнгөгүй байх ямар төвшөнд хүрд яаж болдгийг би ингээд өөрийнхөө амьдралаар мэдэрсэн байхгүй. Тэгээд тэр үедээ би юу гэж бодсон бэ гэхээр за айгүй ингээд сэтгэл санаагаар ингээд гутарсан тий ингээд ярилцах хүн ингээд сонс тэр болгон хүн ингээд нэг зовлонгоо яриад байхгүй. Тэгээ миний нэг багын найз эдин тий би тэнд ингээд уйлаад ингээд өөрийнхөө одоо ингээд зовлон жаргалыг хаалцж байгаа. Тэгэхэд чука чи шүү дээ мөрөөдлөөр бизнес хийгээ босоод ирнэ штэ чи мөнгөөр бизнес хийдэг хүн биш штэ чи мөрөөдлөөр одоо чамд мөнгө байхгүй гэсэн чи мөрөөдлөөрөө босч чадна гэж надад бүр тэгж одоо намайг одоо итгэжүүлсэн байхгүй. Тэгэл би за тэг мөнгөгүйгээр би бизнес хийж болд юм бол ямар тэр мөнгөгүйгээр бизнес хийх ямар боломж байгаа ингэж яхтаа л би ингээд тийм багшийнхаа сургалтыг аваад тэгээ хардаа эн чинь бүхэл бүтэн 6 сарын сургалт байхгүй. Тэгэхэд би 6 сард энэ сургалтыг эхлүүлээд 3 сарын дараа би бүүм хийсэн борлуулалт хийгээ миний дагагч өсөөд миний борлуулалт өсөөд тэр 9 сард хийсэн би ашиг орлогоороо өрөө дараад урд хөршийнхаа нөгөө хүнээс авсан нөгөө барааныхаа өртгийг төлөөд тэгээ тэр мөнгөөр би 100% төлөөгөө. Хүмүүс над руу чичилж ийсэн намайг фэйсбүүк дээр ингээд одоо нөгөө бүли гэдэг шиг ингээд яжсэн нутаг нугаараа тэгээ миний эргэн тойрны хүмүүс тэр дундаас би ингээд нөгөө нэг надад ирж байгаа юу нь бол ингээд яах вэ гэхэд манай аав чир надад амар өргөлтэй санагдчихсан байхгүй. Надад ингээд хэлэхгүй хүмүүс ингэж штэ тэгж штэ гэдгийг бол над тэрээс хэлэхгүй байхгүй. Тэгээ ингээд нөгөө хүмүүс надад тэгж байгаа байхгүй. Тэгээ би уул нь бол ингээ айлын том нь ингээд уул нь аав ээжийнхээ аймаг өдөөнөртөө үлгэр дуурлуулаад аав ээжийг сайхан баярлуулах адил чинь би эсрэгээ чихийн айгу халууцалчихсан байхгүй. Тэгэл тэр үед чинь би бүр ингээд юу яж байгаа байхгүй. Зөндөө олон ингээд 50 найз надад байсан. Гэтэ нэг гарын 5% татах. Төдийл найзад хэрмүүлдэгтэй л. Би бас ойлгоход нүдний буудаг арилгах. Яа. Гэхдээ энэ миний амьдралдаа авсан төрсөн өдрийн бүр хамгийн гайхамшигтай байдаг байна. Эсрэгээрээ нөгөө Чөө үүдээ багшаа үүдээ. Тэгээд яг нөгөө тэр үед чи ингээд нэг ингээд бүх хүмүүс ингээд надад нүрээ буруулсан байгаа байхгүй. Тэгэхэд нөгөө надад хамгийн хизээш надаас нүрээ буруулахгүй юм бол миний аав чирсэн баг. Тэгээ миний хүүхдүүд, миний ахын. Яг би нөгөө ганцаараа ийм амьдралыг туулаагүй байхгүй. Зөндөө ингээд нөгөө нэг залуу гэр бүлүүдэд тулгамддаг бүхий л одоо амьдрал тохиолддог золон бэрхшээлүүд тулгарч ийсэн. Гэхдээ тэрийг хэрхэн яаж даван туулах гэдгийн тухай хүн хүнээсээ шалтгаална. Тэгээд энэ дундаа бол нөгөө би энэ одоо толгомцсон энэ одоо миний өр ширтээ байсан асуудал энэ одоо хүмүүсээр ингээд жижигдүүлж ийсэн энэ байдал тухайн үедээ надаа амар хэцүү те бүр ингээд нэг юм ухмээр чим шиг тийм одоо байсан ч гэсэн одоо ингээ харахад ёо ямар азар тий надаа ингээ бурхан тэрийг өгсөн юм байна. Тэгээгөө бол би өөрийгөө нээхгүй, өөрийгөө одоо ингээ олж танихгүй. Тэгээ би амьдралын үн цэн гэж юу вэ? Ад жаргал гэж одоо юу вэ тий. Тэр бүгдийг би ингээ одоо олж авч байгаа байхгүй. Ерөөсө хэлэх гээд байгаа санаа мөн нөгөө нэг хөл дээр босоо бизнесээ босгоцсон юм шиг боловч энэ цаана нөгөө нэг бүр ингээ маш юм амьдралын үн цэн гэж юу вэ гэдгийг би одоо энэ хугацаанд одоо олсон
гол мэдсэн хамгийн чухал учиртай байхгүй. Одоо өөрийнхөө 2016 оноос эхлээд эмгүү эмчилгээ брэндгээ хөгжүүлж ийсэн. Тэр маань бүр ингээ 3 жил ингээд байхгүй болсон байсан зүйлийг би 10 сар дахиад пэйж мэж алдсан байсан. Чоны хэлэг жимсний ундаа гэж ахиж пэйж нээгээд тэрэн дээр би одоо 30,000 дагагчтай болсон байхгүй. Тэр пэйжийг нээгээд би багштай та ихэдээд өгөөч, пост оруулаад өгөөч гээ уугаад тэгээд тэр пост орно бас ингээд өссөн байхгүй. Одоо маш ингээд нөгөө нэг тэгээс нь эхлээд ингээ хөгжүүлсэн пэйж зэрсэн маш үнэн чим нөгөө нэг чанартай дагагчтай сургалтын дээр юу гэж хэллээ? Тэгээс нь эхлэв шүү. Тий. Хотлож бодож авахгүй шүү. Яг тэгдэг байсан тий. Тэгэхэд тэр одоо 10 сард эхлүүлсэн пэйж одоо 30,000 органик дагагчтай би буст хийхгүй байхад миний оруулсан юм ингээд бас нэг ингээд хөөрхөн ингээд хитэн лайк аваад шеэр аваад гэдэг хэмжээнд хүрсэн байгаа хгүй. Энийгээр би юу гэсэн бэ гэхээр би түрүүний хийсэн тод мишэлт гэдэг пэйжийг зөвхөн одоо өтрийний гоо сайхны бүтээгдэхүүнээр хөгжүүлж ийсэн бол ахаад нэг өөр нэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний төрлөөр энэ хоёр чинь шал өөр зүйл байгаа байхгүй. Тэгээд тэгээс ингээд пэйжийг хөгжүүлээд яаж өсгөж болдог арга ухааныг би хичээлээ үзээд дуусны дараа биш хичээл үзээд яваад тэр хичээлийг би өнөөдөр үзэж маргааш нь би тэрийг хэрэгжүүлсэн байхгүй. Ингээд надад яах вэ гэхээр болтгийн штэ гэд хэлээд байгаа би болтгийн бол хийчихэл та гэж байгаа байхгүй. Хүмүүс бол ингээд чихнийг хажуугаар оруулаад ингээд хийхгүй байгаа зөндөө сурагч нар зөндөө хүмүүс байгаа штэ. Тэгэхээр хүн сурхаа өгрүүл хинээс сурна 3 настай хүүхдээс сурна 7 настай хүнээс сурна 8 настай хүнээс те тэр хүний тухайн хүний өөрийнх нь одоо хичээл чармаалтаас байх гэж бодож байна. Тэгээд үнэхээр нэрэн багштай чин сэтгэлээсээ баярлж байна. Тэгээд анхныхаа рейдийг хийсэн те. Тэгээд тэгсэн чинь нэг ихний эхлэл хэсэг нэг хүмүүсийн нэг юм гоё анхаарлыг татгууц байвал зүгээр мөгөр гэдэг би те. Наашир хов болох гэж нөгөө рилээ хийсэн чинь нөгөө хүмүүс айгүй их хандлт аваа. Тэгээ би тэрнтэй бүр ингээд баярлаад тэгээ хүмүүс юу гэж манай монголч айгүй маазраа юм билээ шүү дээ. Хов бацыг тэгэл нөгөө нэг айгүй тийм гоё одоо нэг юм хошин шогийн мэдрэмжийг бас ингээд би тэр рилээр ингээд дамжуулаад ингээд бас сурж байгаа байхгүй юу. Ер нь бол ингээ нийгэмд ямар гэхдээ яг би одоо нөгөө сургалтын дээр ингэдэг ахгүй юу. Бүр за чи рилэн дээр ийм говц өмсөөрэй. Ингэ зогсоорой гэж хүртэлтэй. Эхлэлтэй ингэж хэлээрэй тэргээ заа. Тэнгүү хамгийн гол нь тэрийг яг ингээд бодит би одоо ингээд бүх бичлэгүүдийг ингээд хараад заримдаа энэ ингэчлээ шүү. Энэ сайн байр гэ хараасаж байхгүй. Тэнгүү манай хүн амар мундаг ингэж хэрэгжүүлсэн. Тэгээ би ёо бүр нэрээ тэгэл юмнууд ажлууд нь сайжрах тусам ингээд амар гоё догтлж баярлдаг. Тэгтээ мэдгүй би бүр өнөөдөр амар баярлж байна. Ямар гоё мэдрэмж. Энэ бас амьдралдаа тэгтээ хүний авч болох хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг байна. Тийм. Ёо яа наваа. За ингээд бажмаар байгаа юм яа. Ингээд ээжлэл яа тий. Тэгээ манай энэ зочид ихэнх нь бас нэг голдуу нэг зоч ороод идэг. Тэгээд одоо ингээд хоёр зоч орж байна. Сайн цэргийн байраар бас нэг хэдэн л олуулаа орсон. Тэгээд ер нь ихэвчлэн нэг зочинтэй тий. Нөхөртөө нэг 300 бэлгэсэн шүү дээ тий. Тэгэл нөгөө эмэгтэй хүн явахтай яг сэтгүүлч хаан зүгээс биш эмэгтэй хүний зүгээс ингээд харж байгаа. Вау гэл би яг тэгж харчихсан. Тэгээд тэр үеэс бажмаа гэж юм хүн байт юм байна гэд би яг миний хувьд бол би тэгж мэдсэн. Тэгээ бажмаа нь одоо өөрөө ярьдаг штэ ингээл өөрийнх нь пэйж утсаар аяг нээлттэй байдаг. Би 10 жилийн салбарт яг тасралтгүй явж байна гэл тий. Тэгээ одоо баг 12 3 жил ч болж байгаа шиг байна. Одоо 12 3-ыг орчиж байна. Тэгээ яг тэр мөчөөс ингээ яагаад докторантаар сурж агаад тэгээ хятадд энэ онлайн бизнес рүү орсон гэдэг л ерөнхий мэдээлэл байгаад байдаг байхгүй юу? Би нөгөө бакалавра Монголд Муусын хууль зүйн сургуулийн эрх зүйч мэргэжлэр төгссөн. Тэгээ тэрийгээ төгсөнгүүтээ нөхөртөөгөө хоёулаа хятадд тэтгэлэг аваад магистра хэн шинжээчээр манай хүн эдийн засгаар сурахаар явж ирсэн. Тэгээ яг нөгөө эрх зүйчээр сурж явах явцдаа бол яг ингээд нөгөө онлайн бизнесийг ер нь жоохон эхлүүлээд эхэлсэн байсан. Тэгээ хятадд очиод бол бүр одоо юугаар нэлээд бүр илүү сайн одоо судалгаа маш сайн хийж гад. Илүү одоо Монголд энэ салбарыг оруулж ирэх юм байна. Одоо түрүү жил анх одоо People Awards гэдэг байдаг штэ. Тэрэн дээр бол ингээд хүнсний салбар, юуны салбар гэж байгаа боловч онлайн худалдааны салбар гэж огт байхгүйсэн чинь түрүү жил энэ онлайн худалдааны салбар бол ялцчгүй Монголын эдийн засагт нэг томоохон юу болоод ороод ирсэн байна. Энэ салбар бол одоо амжилттай одоо бүр бүүм явж штэ. Гээд бүр нөгөө нэг шагналыг гардуулах одоо салбартаа бүр оруулаад тэгээ тэрний анхны шагналыг нь би нөгөө хууль зүйн сургуульд одоо
надад багшилж ирсэн өнөр хоёр гэдэг одоо арчлан намын дараасан шүү дээ. Тэр багштайгаа ингээд зэрэгцээд авчихсан. Тэгвэл манай багш бол ус төрчөрөө миний карьер чинь өөр нөгөө их зүчээрээ ажиллаагүй нөгөө онлайн худалдааны салбараар яцлаа шүү дээ. Тэгээд яг түрүү жил анх авч ирсэн. Тэгээд би ингэж бодож байсан байхгүй. Асуултнаас нь өөр юм яриа авчихлаа. Зүгээр. Тэрэн дээр би нөгөө юу гэж бодсон бэ гэхлээр би нөгөө нэг өөрөө мэдлэхгүй яг энэ онлайн худалдааны салбарт өөрийнхөө амьдралын 10 хэдэн жилиг ингээд зүгээр ингээд зарцуулсан байгаа хгүй энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө энэ салбарыг олт амжилттай байлгахын төлөө энэ салбараас худалдан авалт хийвэл монголчууд маань арай их юм дүнээд тий арай бага зардлаар бас боломжийн барааг авч болох юм байна гэсэн мэдээллийг дээрээс нь энэ салбарт одоо түрэн гарч ирж байгаа шинэ бизнес эрхлэгчтэй замын зааж өгөхийн тулд би ингэж ажиллаж өөрийнхөө сурсан мэдснийг ингээд яриад ингүүл зүгээр тэгээч ингэчээгээ явсаар хагаад тэгээ өөрөө мэдлэхгүй тэр хичээл зүтгэлээ би ерөөсөө ойлгоогүй бол хийгээл яваад байгаа шүү дээ. Гэтэ өөрийгөө үнэлээгүй байсан чинь ингээд үнэлээд шанал авах мэдрэмж бас амар гоё юмсан. Хоёрдугаарт нь чиний нөгөө нэг машин бэлгэлээ гэж ярьсан шүү дээ. Тэрэн дээр ингэсэн байхгүй юу? Нөхөр бит хоёр ингээд маш тийм нөгөө нэг хэмнэгч хүмүүс. Одоо анх нийлж ихтэй бит хоёр бол хадам аав ээжийнхээ хажуурууд ингээд хадам аав ээж маань байгаад нэг өрөөнд ингээд бит хоёр амьдардаг гэсэн. Тэгээд тэнцэнэ бол бараг 7 арай 7 8 биш нэлээд хэдэн жил ямар ч гэсэн амьдарсан. Одоо ингээд бодолтой биш нэ. Тэгээ нэлээд хэдэн жил амьдарч ирсэн. За тэгээд энэ хугацаанд тэр 300 авах хүртлээр бит хоёр ер нь нэг машин цар явж байгаагүй. Анх нөхөр маань бол надад сууж явахдаа нөгөө нэг юутэйсэн байхгүй юу? Пүрүстэй болно байсан. 10 хэдэн жилийн өмнө бит хоёр үргэжчихэд манай нөхөр тэнгуүтээ нөө урагшаа сургуульд явах одоо дээрэс нь бит хоёр хүүхэдтэй мөнгөний хэрэг гараад машинаа зараад тэгээ очиад нөгөө байр сууц амьдрах гэж зардлагаар штэ тэрэндээ хэрэгжилжсэн байхгүй манай нөхөр ч ингээд гэр бүлийнхаа төлөө бидний төлөө бүх юм ингэж одоо өөрийнхөө мэрэгжил карьерийг хүртэл хаяад хүүхдээ хараад миний хайр сургуулаа төгсгээд мэрэгжлийн ялалтад ажилладаг байжгаад тэгээ хүүхдээ хараад намайг ажил хийлгээ тэгээд сургуульд явах болсон чинь ингээд тэгээ тэтгэлэгт бит хоёр ингээд тэнцчлээ гэсэн чинь манай хүн бүрүүсээ зараа те амьдралын төлөө ингээд бүх юм ингэж зарцуулсан яана хоёулаа ямар бага юм бэ энэ одоо өөртөө нэвтрүүлдэг шийдтэй тэгээ манай хүн чинь ингээд бит хоёр чинь урд байхдаа энэ бизнесээ хийхэд бол нэг цахилгаан мотоциклтай. Стод нэг цахилгаан мотоцикл тэгээд манай нөхөр урд нь би хайна тэгснэ хоёлаа голд нөгөө ачаа бараа хайна нөгөө нэг зарах гэж байгаа цахилгаан бараа энэ цогтолол хоёлаастай алж өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр 300 авах хүртэл бит хоёр ингээд маш гоё хөдөлмөрлж хэмнэж амьдарсан. Дээрээс нөгөө нэг бизнес эрхэлж байгаа хүнд юу амар чухал байдаг вэ гэхлээр эдийн засгийн нөгөө нэг ухаан бодлого гэдэг юм айгүй чухал байдаг. Орж ирж байгаа орлогоо хаашаа зарцуулах, хөрөнгө оруулалтаа аль чиглэл рүү хийх үү гэдэг ч юм айгүй чухал шүү дээ. Тэнгүүд бит хоёр нөгөө нэг тансаглах гоё байхтай тэр зөвлөлд ерөөсө хөрөнгө оруулалт хийгээгүй хамгийн эхлээд бизнесээ босгох гэдэг бизнес рүүгээ ингээд хөрөнгө оруулалтаа хийгээл явсны үндсэндэл өнөөдөр ингээд хөрх амжилттай болцсон байгаа. Тэгээд саяхан яасан бэ гэхлээр нөхөр маань ингээд пүрүүсээ зараад бидний амьдрал эхэлжсэн шүү дээ гэж бодоод нөгөө тэр бүх хайраа гэр бүлдээ зориулсан хайрыг нь би ингээд амар гоё мэдрэмж байгаа хгүй юу. Манай хүний чинь тэгээд хэцүү галан штэ. Хятад багш юу лээ? Хятад гөгшин баян өвгөн бол. Тэр гээл яриа заяа манай хүний чинь янз янзаар гүтгэн дарамжлан тэгэл манай хүн чинь гээл за яах вэ? Гэт нам байгаад нэг Монгол нэг хахаар ирхэн байдаг та. За гэж идэг. Яг тэгээ сууж идэг. Тэгээ яг тэр гоё хайр мэдрэмжинд юм би бас нөгөө нэг эмэгтэй хүн нөгөө нэг мартаар бэлэг аавна Валентинаар бэлэг аав тий тийчтэй бэлэг яах вэ гэж сууж идэг. Тэгээ нэг том удаа ингээм амьдралдаа баярлалаа гэж бодоод баярлалжсэн байхгүй юу? Одоо унж байгаа юу? Унж байгаа шүү дээ. Уусаалаа. Тэр аягүй гоё мэдрэмж тий. Тэр мэдрэмж ихтэй нөгөө машин авч байгаадаа биш. Тий. Маш олон жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж бит хоёр чинь ингээд 5 6 сар ингээд яг бүр нойргүй хасан шөнүүд байдаг гэж боддоо дандаа өөрийн 4 цаг хүртэл захиалга ажиллаа хийн. Гэх мэтлэн маш олон өдөр саруудыг нойргүй ажиллаж хөдөлмөрлж өнгөрүүлсэн тэр хугацааныхаа нөгөө юуг яаж байгаа байхгүй юу? Тэрийг нь бодохоор л тэгэл тэнд машин дороо сохол аягаа язж жаргалтай байдаг. Тийм шүү дээ. Ямар бит хоёр нөгөө нэг төрд гараад тий төрийн дээр гараад арга дэрдийнхаа тартурын мөнгийг бит хоёр эдсэн биш. Тий төрөд байгаа хүмүүс чиг лойр хийсэн биш. Хулгай хийсэн биш. Жинхэнэ нөгөө улаан гараараа ханцуу шамлаад гэдэг шиг ингэж амьдрал руу орж явж байгаа тийм залуу хүмүүс ахгүй. Тэр үгээрээ бартан байдаг тий. Бартан. Тэгээд хятад руу яваад тэр тэтгэлэг аавна гэдэг чинь хятад хэлтэй байсан гэсэн үг үү? Эсвэл танай хүн хятад хэлтэй юм уу? Үгүй бит хоёр чинь очиод хятад шууд нэг жил хэлний бэлтгэл суугаад тэгээд дараагийн 4 жилд нөгөө мэрэгчлэрээ сурахаар орж исэн байхгүй. Би ч нөгөө нэг бит хоёр чинь бас айгүй хөө. Одоо энийг хийж болж ирээ үгүй юу? Хэлгэрч бас хэцүү шүү дээ.
юу яа тий. Ерөн жоох нөгөө нэг юм суралцах дуртай хүмүүс. Одоо би нөгөө нэг Доронт аймгийн 10 жилийн 8 дугаар сургуулийг төгссөн байхгүй юу. Тэнд одоо манай сургууль дээр очингууд сургуулийн нөгөө хүндэт самбар гэж байдаг шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг айгу олон хичээл дээр 800 оноо авсан хүүхдүүд ингээ зураг ингээ байж байдаг шүү дээ. Тэнд одоо би ингээ байж заяа. За тэгээд ер нь бол нөгөө хичээл сурлагын мэрэлцтэй байсан. Тэнгүүтээ тэр нөгөө нэг юугаар ингээ тэтгэлэг авчиж байгаа хоёлаа ингээ хөөцөлтөө юм уу бүртлээ явж байгаа. Тэнгүүтээ одоо бас сая яг 1 жил гарны өмнө манай тэр хамгийн анх нөгөө хятадд сурж ирсэн нэм мөнгө мензүү даашгүй сургууль байхгүй юу. Тэнцэнэс гээд багш нар халбогдож байна. За. Тэгээд гайхаад яасан бэ багш агсан жижиг нэг материал юунуудыг явуулчих гээд нөхөр бит хоёрыг бүр хоёуланг нь явуулчих нэ. Тэгээд одоо төгсөөд нэлээ 2 3 4 5 жил ч болов болчихж байгаа сургууль байхгүй юу. Одоо бит хоёр өөр сургуульд докторт сурдаг. Тэр болохоор магистрт сурж байсан сургууль маань байхгүй юу. Тэгээ яасан бол таагээ өгсөн чинь нэлээ хэд хоногийн дараа дахиад нэг юм зураг явуулаад тэгээд одоо энэ дээр байгаа заяа. Тэгсэн чи яасан бэ гэсэн чи бүр тэр хятадын нөгөө нэг юугаараа нэлээд дэвэр одоо ранкаараа эхний 100-д орж байгаа сургууль байхгүй юу. Тэр сургуулийн хүндэт самбар дээр шилдэг гадаас өгсгчгээд бит хоёр ингээ байж идэв. Бүр гайхаад багшаа юу вэ гэсэн чинь та хоёр ингээ нөгөө амжилт сурсан юугаар ч ингээ үнэлээд одоо сурж исэн нөгөө Монгол улс гадаад ямар улс орнууд байдیں۔ Тэ тэр бусдаа улс орн болгоноос юм шилдэг сурагчид тодруулсан гинэ. Тэгээд тэр чинь нөгөө нэг зөндөө олон жил сурсан 7 8 10 жил ч юм уу мэдгүй штэ. Тэр олон жилийн төгссөн оюутан болгоноос сонгож аваад тодруулсан байхгүй. Тэгэнгүүтээ тэр мэдрэмж ямар гоё яаж санагдсан бэ гэхлээр хүний нутагт Монгол улсынхаа нэр төрийг өргөж явна гэдэг чинь бас үнэлэгдэн гэдэг чинь тэгэхгүй нөгөө нэг газар очингол монголчууд юм гэдэг яриа аяух байдаг штэ. Тэрийг бас ингээд жижигхэн ч гэсэн өөрсдийнхөө үйлдэлээр өөрчилж монгол хүний үн цэнийг мэдрүүлжтэй гэж бодоод бас баярлалаа. Тэгээд тэгтээ би энийг нөгөө нэг хүмүүс хэлэхээс айгаад байдаг байхгүй. Санаандгүй энд нөгөө юу ороод хэлчлээ. Ингээд нөгөө нэг хятадд би ингэжлээ тэгжлээ гингүүтэл нөгөө бит хоёр чи хятад олох чинь айгүй хэцүү манай нөхрөө чинь ямар санда хятад баян хөгшин юу ч үлээ олцсон. Намайг чи нөгөө нэг нар мандахын балжмаа гэдэг штэ. Тэгээ нөгөө фэйсбүүкийн цэг наа балжмаа. Тий, цэгэр тэмдгээ наа цэг балжмааг авсан чи наа огт хятад олох. Тэгээд чи бүрөө цаацаа гэж дураараа гэдэг шиг тий. Гэтэ санаандгүй ярьчлаа. Гэтэ яг бас нөгөө монгол хүмүүс ч гэсэн бас нөгөө хөдөлмөрч шүү оюуны потенциалаар бас үнэлэгдэх боломжтой шүү гэдэг бас яг. Тэгээд моцарт дээр суучаад ингээд нөхөртөөгөө бүх юм тгээс эхэлчихсэн. Ингээд хамгийн анхны тэр борлуулалт хийжсэн юу байсан бэ? Өө юу штэ. Би чинь нэг Монголд нэг юм өвдөг давсан уртуруутай готл байдаг штэ. Бүр нэг яагаад нэг хэдэн жилийн өмнө модонд орсон штэ. Баарын дарахтаа өмсдөг гэдэг. Илгээ хөвгөлтэй хүмүүс ч юмсаж байдаг. Тий. Тэр чинь авах орож ирээ шажигнуулж илээ. Ер нь тийм яг бодох юм бол бас ингээд тийм нөгөө нэг сезон болгож оруулж ирж исэн юм зөндөө байдیں۔ Гэхдээ яг анх онлайн бизнес гэдэг чинь аюу заяа. Монголд ингээд онлайнаар танихгүй хүнээсээ бараа захиалаад мөнгөө төлөнгөт бараа нэрээд авдаг гэсэн ойлголт өстэй. Ёстой байгаагүй заяа. За бараг л энэ л өөр гэж боддог гэсэн. 7 хоногт ингээд нэг юм уу? 2 хэн захиалга заяа. Бүр ингээд тэр 7 хоногийн турш штэ. Надаас нэг л готлаа. Тэгээд тийм байсан. Тэгээд одоо л ингээд мэдээж хөөрхөн салбаруудтай, тэгээд зөндөө олон захиалгуудтай тий. Ингээд явж л байна л да. Тэгвэл би бас боддتي. Тэр үед анх зориглож энэ бизнесийг хийгээд онлайн худалдааны салбартаас ингээд анхдагч хүмүүстэйгээ мөр зэрэгцээд ингэж анхдагч болж хийснээрээ бас ирээдүйн зөндөө олон одоо манай одоо багшаа баярлаа гэж сууж байгаа. Тэ шав гэж хэлэхдээ болохгүй. Одоо шав шиг юм тий ийм олон хүмүүст бас би боломжийг нээсэн болов гэж одоо амар нэг тийм догтлоод баярлаад байдаг. Тэгсэн чинь одоо нөгөө хүмүүс юу яадаг штэ тий нөгөө өөрийнхөө амжилттай байгаа юу ингээд хүмүүст хэлдэггүй тий одоо уламжлалт бизнестай ялангуяа өөрийнхөө нөгөө хийж байгаа юмыг одоо нөө хоог алдчихна гэдэг ер нь бол тийм ш тийм үзэл баримталдаг штэ гэтэл одоо бусад одоо ижил төрлийн одоо ийм төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүсээр одоо багш гэж хэлээд бас буруудчихдээ болов энэ хүний хувьд болохоор юу вэ гэхээр ялгарх зүйл нь онлайн бизнесийг хүн болгон хийх боломжтой. Энэ боломжийг одоо ингээд би хэрвээ хийх гээд хийж чадахгүй байгаа байсан байхгүй юу? Урдаас яаж бараа явах юм, тэг хилийн дэс алхаад яах юм гэдэг те. Гэтэл тэр явах маш их одоо цаг хугацаа тухайн хүний одоо мөнгийг ингээд хэмнээд за энд ийм юм байдгийг шүү, тэгвэл тэгдэж шүү, энийг ингэдэж шүү, дансаа тэгж чадвар тийм одоо аппликейшнуудаар тэгж одоо яваад тийм үйлдвэрүүдэд тэгээд энэ өөрөө нөгөө нэг одоо хэлэхгүй байвал хэлэхгүй байна штэ тий. Тэгэхдээ тэр ноохоо ингээд хийж өгч байгаа байхгүй юу? Тэрүүгээр л аяг онцлогтой ганцаараа биш олуулаа ингээд одоо ингээд
амьдралаа босгоё ийм боломж өгдөө шүүгээ. Түүжилж чинь тийм. Түрүүнд хэлчихэл шүү дээ тий. Одоо ингээл ерөөсө гарч байдгүй юм байна гэд бодоод явж исэн хүн хүүе тэгвэл онлайн дээр ажиллаж сурч ил та. Тэгвэл би онлайн дээр ажиллаж яасан гэж өөр Монголоос огт танихгүй хүнтэй холбогдоод тэр огт танихгүй хүн надад итгээд Улаанбаатар дээрээд онгоцноос буугаад хоол идээд танилцчаад 2 хоногийн дараа за би энэ бүтээгдэхүүний чинь аваад үлдээ. Гэхдээ надаа энэ мөнгийг бэлэн мөнгөөр хөдөлтөж авах мөнгө байхгүй ээ. Би ямар тэр хүнд амьдралаа тоочлолт юм шүү дээ тий. Би энийг би зарнаа. Яагаад гэвэл надад ингээ онлайн дээр энийг чинь зараад би дэлгүүргүүч гэсэн ингээ ажиллах надад тийм потенциал байгаа. Би энийг эзэн шүү дээ амар өөртөө бардам заяа. Тэгээд тэр сэтгэл зүг хэн өгсөн бэ гэхэлэр би сургалтанд суугаад тэрийг одоо тэр хүнд хэлэх тийм одоо юутай болсон байгаа байхгүй юу. Тэгж хэлснээрээ яасан байх нь тэр хүн надад итгээ бараагаа үлдээг. Дээр нь би онлайн дээр одоо шинэ пэйж нэгөө шинэ одоо ингээ юу эхлэгдэж чинь ингээд айгүй их зүйл болд юм аа. Тэгээд та ингээд надад эхлээ 10 сая төгрөг өгөөч гэсэн чи гар хөлийн үсэг зураад тэр хүн надад бараагаа үлдээгээд за чи амжилт хүсье гэ надад 10 сая төгрөг бэлэн тоож өгөөд нутг руугаа явж исэн шүү дээ. Тэгээ би тэрийг яасан бахын сарын дараа өгнө гэж өгч чадаагүй. Яагаад гэвэл би сарын дотор тэрийг бодлож чадаагүй. Тэгээ онлайн дээр ингээд ажиллах гинчгнээд байгаа байхгүй. Тэгээ яасан бахын би 3 сарын дотор би сая хэлсэн шүү дээ. 3 сарын дотор би 8 сар 9 сар гэхэд би 10 сард ингээд тэр хүнд зэлсэн мөнгө өгч исэн байхгүй. Одоо яаж ийн гэж нийслэл Улаанбаатар хотод 21 аймагта эми сангуудаар таригдаа 200 гаруй эми сангуудад одоо 2 төрлийн бүтээгдэхүүн маань зориулж байна. Энэ арга ухаан. За баярлалаа. Амжилт таваад байгаа зү. За тэгээ та хоёртай баярлалаа. Бид бүгд бол анх удаа амьдарч байгаа. Бид нар бүгдээрээ тий ганцхан удаа амьдрна, анх удаа амьдарч үзэж байгаа. Тэгээд нөгөө пэйж дээр нь байдаг штэ. Дар суу гэд тий. Тэр үгээр төгсөх гээд байна л дээ тий. Тэр үгээр би төгсөх гээд тахгүй амьдрал хизээ дуусахыг бид мэдэхгүй штэ. Хинэж мэдэхгүй тий. Тэгэхээр тэр хүртэл өргөжлүүлээч гэж. Амьдрал хизээ дуусахыг мэдэхгүй юм чинь тэр хүртэл бид нэр хамгийн аз жаргалтай байх ёстой зүйлээ эдэлж энийхийг хүсвэл инээ дар суухыг хүсвэл дар суу жаргалтай баймаараа бол жаргалтай бай өөрийнхөө хүссэн зүйлийг аз жаргалтайгаар бусдын төлөө хийж амьдрцгаая. Амьдрал нэрээ хизээ дуусахыг бид нэр мэддэггүй юм байлээ. Яг хүн өнгөрөх зовлон жаргалыг бид нэр өөр дөрөө тулхаас нааш өрөөсөө мэддэггүй. Гэхдээ гэр бүлд маань уугаа нэг тохиолдсны дараа би энэ зүйлийг ойлгож мэдсэн байхгүй. Амьдрал нэр хизээ дууссан таашгүй юм байлээ. Маргааш хүртэл бид нэр байхгүй болчих. Хажууд маань хайрлаж исэн хүн маань байхгүй болчих учраас хэрвээ хайртай байх юм бол тэр хүн хайртай гэдгээ хэлээ явчих. Бидний амьдрал миний өөрийн маань амьдрал ч гэсэн хизээ дуусах нь мэдэхгүй юм чинь. Ёстой л амьдрал хизээ дуусах хүртэл нь аз жаргалтайгаар амьдрах. За баярлалаа. Та хоёртөө бизнест нь энэ дайчин чанаруудад нь бүгдд нь одоо үзэгтэй хүмүүст амжилт хүсье. Урам хайрлагч нэг нь та байгаарай гэж өрөөдөг. Тэгээд Шокон манаас тийм байгаарай, Балжмаа манаас тийм байгаарай, үргэлж юм галц цогтой байгаарай. Чиний бас ярилцлага бүр үнэхээр бас айгүй мундаг байна. Хүмүүст айгүй тийм асуулт нь тэгээд хүмүүст өгөхийг хүсэн мэс чи одоо ингээд нөгөө мэдээний сайтууд ч юм уу юунууд болохоор ерөнхийдөө нөгөө нийгэмд нэг тандалт аваад байгаа хар мэдээг ингээд сэвэл те хандлт авах гал хичээгээд идэг. Гэвч Монголын нийгэмд одоо юу дутагдаад байгаа вэ гэхлээр нийгэмд сайн сайхан зүйлийг түгээх, гэрэл түгээх, стресстэй орж ирсэн бол тэр мэдээг үзээ дахиад стресстэй биш. Инээгээд өө дараагийн ийм гоё юм биш те нэрээ тгийе гэсэн мэдрэмжийг авах. Ийм одоо мэдээллийн сайтууд Монгол улсад бүр үнэхээр дутагдж байгаа. Тэгээ энэ орон зайг мэдрээд санаандгүй байдлаар ийм ярилцлага өгж байгаадаа ч маш их жаргалтай байна. Чиний хийж байгаа ажилд ч бүр маш их талархаж байна. Энэ зөвхөн чи өөрийнхөө сайтын төлөө ч юм уу энэ ярилцлагын төлөө хийгээд байгаа юм биш. Монголын оюун санаа нийгмийн төлөө хийж байгаа маш зөв чиний бас хийж байгаа хөдөлмөр ажил шүү гэж хэлбэ. За баярлалаа та хоёртоо. Ажлын өндөр амжилт хүсье. 2025 онд эрч хүчтэй гялцаад байгаарай. За баярлалаа. За.